Өнгөрсөн онд 1500 хүүхэд гэмт хэрэг халдлагад өртөж бие махбод сэтгэл санаагаар хохирсон. Ихэвчлэн гэр сургуультай явах замдаа сургуулийнхаа ойр орчимд орц хонгол эзэнгүй газарт бусдад дээрэмдүүлэх зодуулах байдлаар гэмт хэргийн хохирогч болсон байдаг. Тэгвэл технологийн дэвшил эцэг эхчүүдэд хүүхдээ хаана яваа хинтээ юу ярьж байгааг нь мэдэх боломжийг олгодог болжээ. Тухайлбал хүүхдийнхээ байршлыг тогтоож яриаг нь нууцаар чагнах боломжтой бугуун цаг. За энэ маань байршил тодорхойлно. Байршлын түүхээ бол хадгалаад явчихна. Найз гэд Монгол аппликейшн байгаа. Тэр аппликейшнээсээ бол эцэг маань хүүхдээ хянах боломжтой байдаг. Дээрээс нь чагнах төхөөрөмж буюу одоо хүүхдээ хаана хинтээ юу яриад сууж байгааг нь бас эцэг маань өөрөө хянах боломжтой. Гадны хөндлөнгийн 3 дахь чигтгээд бол хүүхдийн дууг хянах сонсох ямар нэгэн боломж байхгүй. Мөн энэ цаг маань одоо илүүдтэй одоо хүүхдийн анхаарлыг татсан хичээлийн дундуур нь одоо юу гэдэг сатаа болох сатааруулах ямар нэгэн MP ч юм уу камер ч юм уу ямар нэгэн оролт юм байхгүй. Зөвхөн эцэг эхтэйгээ холбогдох товчлуур буюу бас түргэн туршлагамж буюу одоо яаралтай эрсдэлд орсон үед хүүхд маань одоо нэг хугацаараа олдох листээ шүүх ямар нэгэн эрсдэлгүйгээр ганцхан товч зараад эцэг эхтэйгээ зэрэг холбогдох боломжтой болж байгаа гэсэн үг байхгүй. Дараагийн дугаарт өнгөрсөн онд 12,000 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Хулгайн гэмт хэрэг дотроо орон байрны хулгай 30 орчим хувиар өссөн үзүүлэлтээр гарсан. Тэгвэл урт гартнуудаас орон байраа эд хөрөнгөө хэрхэн хамгаалж болох вэ? Үүнд хөдөлгөөн мэдэрч гэрийн эзэнд мессеж илгээдэг төхөөрөмж 24 цагийн ажиллагаатай өргөн үзэгдэх камеруудыг санал болгож байна. Энэ болохоор гэрийн нөхцөл тавихад их боломжтой утасгүйгээр Wi-Fi-аар интернетэд холбогдоод тэгээд memory card-ын дээр бичлэг хийн. Энэ бол нөгөө хүүхдээ хардаг тэгээ бас хулгай хийхээс хамгаалагдсан тааснасаа суурилгахад хүүхд үрсээ ингээ 360 градусын радиусаар харцдаг байхгүй юу. Хулгайчуудаас сэргийлэх асуудал байгаа тий. Тэрэнд бол хэрэг болох зүйл гэвэл энэ GSM тохиолдол байгаа. Энэ нь болохоор Mobicom болон Unitel ч юм уу тий суурин утасны 3 төрлийн оперативын SIM хийгээд гар утас руу 6 утас руу дуудлага байна. Энэ нь болохоор хөдөлгөөн илэрхэд энэ бол хөдөлгөөн мэдрэгч нь. Хөдөлгөөн илэрхэд нөгөө хүний чинь утасанд нь дуудлага ирээд за ийм танаа байранд чинь хөдөлгөөн илэрлээ ямар нэгэн асуудал болж байгаа юм шиг байна гэд өөрчлөлт мэдээлэл очно гэсэн үг байна. Дараагийн дугаарт олон нийтэд үдийлэн анзаарагддаггүй боловч эд цэцэглэж байгаа гэмт хэрэг бол ховор үнэтэй цэвэр цусны нохой гэрийн тэжээвэр амьтны хулгай. Тэгвэл нохой гэрийн тэжээвэр амьтдаа микрочип суулгаснаар хулгайд алдахаас сэргийлэх өөрийн өмч гэдгийг батлах боломжтой болжээ. За мөн энэ аргыг уламжлалт мал аж ахуйд ашиглах боломжтой байдаг байна. Энэ микрочип гэдэг зүйл маань болохоор дэлхийн аль ч оронд давхцгүйгээр энэ код явагддаг. Энэ нэг ёсондоо юу гэхээр хүнийхэр бол энэ хурууны хий гэсэн үг. Энэний тусламжтайгаар болохоор тухайн нохооны удмыг болоод ингээд энэ баркод нь гараад ирж байгаа. Энэ болохоор тухайн нохоонд бүхэл амьдралынхын турш энэ нохоонд байж байгаа зүйл. Энэ нохоогоор болохоор энэгээр болохоор тухайн нохооны удмыг болоод эзнийг болохоор бүрэн тодорхойлох боломжтой зүйл юм. Одоогийн энэ одоо ямар тулгамжийн асуудал байдаг вэ гэхээр нохоо хулгай маш их байна Монгол. Тэр асуудлыг энэ жижигхэн зүйлийн тусламжтайгаар бүрэн шийдчих боломжтой. Одоо шинэ ийм микрочиптэй нохоогоо алдсан тохиолдолд энэ микрочиптэй алдсан тохиолдолд ерөнхийдөө Монгол болохоор нохоо алдаа гэдэг эрүүгийн сүүлэх боломжгүй байдаг. Энэ болохоор энийг шуулгасан тохиолдолд энэ тухайн нохоо болохоор өөрийн чинь өмч гэдэг нэгэснээ баталгаа болчихно. Урт гартнууд гэмт хэрэгтнүүдийн арга нарийсах тусам технологич мөн боловсронгуй болж хөгжиж байгааг эндээс харж болно. Технологиг ашигладаг болсноор гэр бүлээ эд хөрөнгөө гэмт хэрэгээс хамгаалж гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэхгүй байх боломжтой болж байгаа юм.